1990 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн тогтоолоор жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг олон улсын ахмадын өдөр болгон тэмдэглэхээр шийдвэрлсэн бол Монгол Улсын засгийн газар 1992 оноос энэхүү өдрийг Монголын ахмадын өдөр болгосон. Энэ өдрийг өгтөн Монгол Улсын их хурлын дарга энэхүү бол Улсын их хурлын хамгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга цолмоноор олон жил өргөдөлтөд ажиллаж байгаад өндөр насны тэтгэврт гарсан ахмадуудаа хүлэавч хүндэтгэл үзүүлж тэдний санал бодлыг сонслоо. Улсын их хурлын хамгийн газар нардын их хурлын депутатууд улсын бага хурл болон улсын их хурлын гишүүн. Улсын их хурлын хамгийн газарт ажиллаж байсан 80 гаруй ахмадтайгаас өнөөдрийн уулзалтанд 60 гаруй нь хүрэлцэн ирсэн. Улсын их хурлын хамгийн газар жил бүрийн 10 дугаар сарын 1-нд ахмадуудаа хүлээж авч биднийхээ үг бодлыг сонсож багч гисэн бас амьдрал ахмадын дэмжлэг тусгай өгүүлж ирсэн юм цаахан уламжлалтай байгууллага. Энэ уламжлалынхаа дагуу өнөөдөр та бүхний бид хүлээж авч байна. Жил болгоны ахмадын өдрийг нэгдсэн үндэсний байгууллагаас бас тодорхой тухайн жилийн зорилт дэвшүүлж энэ ахмадын өдрийг тэмдэглэж ирсэн юм уламжлалтай юм билээ. Энэ жилийн хувьд бол энэ ахмад наснуудыг дотор нь бас насаар нь одоо ядгуурлахын эсрэг зогсоё гэсэн ийм одоо уриалтай гарч энэ жилийн ахмадын өдрийг бол дэлхийд даяар тэмдэглэж байгаа. Ингээд бид бүхэн бол засгийн газрын шийдвэр нэгдсэн үндэсний байгууллагын энэ шийдвэрийн дагуу 20 гаруй жилийн туршид ахмадуудаа хүндэтгэл үзүүлж ирсэн юм сайхан одоо уламжлалтай. Та бүхэн өнөөдрийн урилгыг авч хүрэлцэн ирсэн та бүхэн бол Монгол төрийн одоо энэ төрийн өндөр алтан босыг давж өөрсдийнхөө тухайн үедээ ажиллаж байсан тэр одоо хүмүүсүүд дундаасаа шалгарч улсын их хурл гэж хуульдахтаа энэ дээд байгууллага шаардлагат нь тэнцэж нийцэж ажиллаж байсан ард түмнийхээ ихтгэл найдварыг хүлээж улсын их хурлын гишүүн гэж төрийн түвшээ түмний элч болж ажиллаж байсан Монгол төрийн одоо үлгэр жишээ болсон ийм улс төрчид төрийн албан хаагчид байгаа юм аа. Би шинээр сонгогдож одоо ажиллаж байгаа улсын их хурлын даргын хувьд нэгдүгээр бол өмнөх дарга нарын анхаарал тавьж байсан тэр байдлыг бол үргэлжлүүлж ажиллана. Дээр нь бас шүү эдийн засаг нийгмийн өнөөгийн энэ хүндрэл нөхцөлтэй байдалд ахмадууд маань та бүхэн ер нь амьдрал ахуй хэцүү байгаа энэ үед бас дэмжих туслах ямар боломж болцоо байдгийг энэ бүх одоо нөөц болцоог дайчилж ажиллана гэж та бүхэндээ хэлэх байна. Улсын их хурлын хамгийн газрын ахмадын хорооны дарга 90 үе ахмадуудад хүндэтгэл үзүүлж хүлээн авч уулзаж байгаад нь талархалтай байгаагаа илэрхийлээд ахмадуудын өмнө тулгамдж байгаа зарим асуудлуудын талаар улсын их хурлын даргад дуулгасан юм а.